За хэлгийн дүлийн хоёр Хэлхий чи юу юм? хэл мотоо эхэлж байгаа. Эртээ урдын цагт хэлгийн дүлийн хоёр байжээ. Дүлийн угдуу цөөнтэй хөдөлгөөн удаантай юмгэн. Харин хэлгийн маш хурдан хөдөлгөөнтэйгээс гадна үргэлжийн мөнхөд л чалчиж өөрийнхөө ярьсан яриандаа баясаж явдаг ажээ. Нэг өдөр ах トゥ хоёр уул хадаар явж тарваг намнаж ирээд амттай сайхан боодог гэж гин. Боодог чи юу юм? Боодог чинь тарвагны махаар хийдэг юм баггүй. Ингээд гидсийн төсөө доторхыг авч байгаа чулуу хийгээд халуун чулуу хийж байгаад энэ бүх нүхнүүдийг боож байгаад тэгээд дотроос нь чулуун болгоод гаднаас нь галаар болгоод иддэг хоолгохгүй. Тэгээд идэхээр хавтгай чулуун дээр тавьж дүүлийн пис хийтэл гидсийг нь хагалтал шор хийтэл шүл нь хаасайгүй гоожоод хаваароор нэг тос даасан шаргал шүл урсаж гин. Хэлгий хайлан шүл гэж үгэлсээр амсран сэдэрсэн бор тагшаан барин боодгоо тойронгүүтэл салбгар дээлийнх нь хормоо харган дор оцолдон зогсоож гинэ. Дүлийн хэлгийг анзаарсан шинжгүй мөн сайхан амттай болж тээ. Гэж шүлний тос улсан гараа долоож торгон ирэн мохож анхан эртээ болсон сөөм хэрийн үүсэн иштэй хутгаа гаргаж болсон нь борив руу түүхийн түрийнд гэж хэлээд боодгон задлан халуун чулуу хэлгий даатгуулжээ. Хэлгийн халцаг балцаг халуун чулуу хайлан шүл гэж хоёр гартаа ээлжлэн барьж хэсэг зогсоод өнөөх махнаасаа идэж гинэ. Инхүү ах トゥ хоёр тарваг зурмхан намнаж жимс гүзээлзгэн түүж борооногийг өнгөрөөж байтал цагаан хэрв унаж цасны үлрэл эхэлж идэж уухаар хомс болж гин. Гэтэл нэг өдөр хэлгийн хоёулаа өнөөлөө хулгай гэжээ. Ингээд нар жаргаж харав бүрийн улмөгц ах トゥ хоёр нэгэн айлын гадаа очив гин. Гэтэл хэлгийн одоо таны ээлж гэв дүлийгээ хураалттай бараан доогуур оруулжээ. Бараан дотор уудтай борц байж гин. Дүлий эхлээ цадаа давъя гэж бодоод өнөөх борцноос тааваараа идэн хэвтжээ. Хэлгийн гэрийн наан цаагуур холхиж амтэн хүн харж тэсгэ болоод юу байгааг нь хулдан аваад илээ. Хулдан явъя гэжээ. Гэтэл дүлийн ямар ч хариу дуугарсангүй. Арга тасарсан хэлгий хэлэхтэй юм байвал хулдан аваад илээ явъя гэж хашгиртал дүлий чимээгүй л байж бухимдаж ууралсан хэлгийн уламжангаар хулдан үзээд хэлэхтэй юм байвал аваад галаад илээч хэмээн хашгирч барааны бүтээлгийг сөктөл хасар басар нохоо нь хар хур дайран ирж хамаг амтны нойрноос нь сэрэж хэлгийн дүлгийн хоёрыг бариад авч гин. Түшмэл харц ядуу гэж хүнийг дорд үздэггүй нэгэн байсан болохоор ах トゥ хоёрын зовлон сонсож үхэр хайрвуулгад чихэл хоёр баг оролцсон хэмээн үхэрчнээ болгон авчээ. Ингээд сайн түшмэлийн хаяад үссэн хэлгийн дүлийн хоёр үлсэж зовлгүй амьдрах болсон юм гинлээ.